Альфред Нобелийн яг хэрхэн шагналаа энэхүү санг анх үүсгэж ирсэн талаар товчхон ярив. За Альфред Нобель бол багасаа тийм маш олон гэрийн багштай, маш олон хэлээр ярьдаг, тийм өндөр мэдлэгтэй одоо хиймч эрдэмтэн хүн байсан. Тэгээд хиймч эрдэмтэн зохиол бүтээгч хүн байсан. Тэгээд 1862 онд Нобель маань хиймчээр ажиллаж байхдаа нитроглицерин дээр туршилт хийн одоо анхны тэслэгч бодис буюу одоо динамитыг бол бүтээж исэн. Тухайн үед бүтээж байхдаа энэхүү одоо динамит маань дэлхийг хэрхэн өөрчилж ирээдүйд юу болох талаар ямар нэгэн төсөөлөл байхгүй байсан. За тэгээд удалгүй одоо Шведийн засгийн газраас одоо тэслэгчийн нь одоо патентыг Альфред Нобель маань аваад тэгээд үүнийгээ болохоор одоо Нобелийн асаагуур гэрэлтэгч гэх маягаар бол нэрлсэн байгаа. Тэгээд автагаа хамт Швед рүү буцаж очоод одоо нитроглицерин буюу динамитын үйлдвэрлэх юм үйлдвэр байгуулсан. За тэгээд энэхүү динамитын үйлдвэр динамитыг бүтээх нь тэсэлт бодисыг бүтээх нь одоо маш их тийм хүнд үйл ажиллагаа байсан. Тэгээд энэ явцад бол одоо үйлдвэрийн дэлбэрч тэгээд энэ дэлбэрэлтийн улмаас мөрийнх нь төрсөн дүү бас амиа насаа алдчихсэн. 1888 онд одоо түүний дүү энэхүү үйлдвэрийн тэсрэлтээр нас барсны дараа Францын сонин түүнийг одоо үхлийг тархич буюу үхлийг худалдагч гэсэн нэр гарчигтай одоо нийтлэл хэвлэгдэж байсан нь Нобелийн одоо тухайн үеийн өөрийнх нь сэтгэл зүйд маш их нөлөөлж исэн. Тийм учраас одоо ирээдүйд энэхүү Нобелийн шагналыг хүн төрөлхтний түүхэнд онцгой үйл явдал бүтээсэн нээлт хийсэн хүмүүст өгж өгье гэсэн бодол нь